Яг гоо ингээд тасхан ч зүйл байх л да. Гэхдээ энэ чинь энэ байгууллага чинь бас үйл ажиллагаа явуулах. Тэгээд бас чанартай явуулах тийм төсөв мөнгөний бол тавьж өгөх хэрэгтэй байсан л да. Энэ бол энэ тоног төхөөрөмж, автомашин, компьютер бол эдний тул зайлшгүй шийдэх хэрэгтэй гэж харж байгаа. Тэгээ нэг удаагийн мөнгөнд итгэмж, за энэ цалин үйлсний одоо 70-80% шийдээд явахгүй болвол эн чинь намар өргөн барих, төсөв өргөн барих. Энэ яг хамтд нь ингээл ороод ирнэ. Тэгэл дашраар нь 12%-аар, 13%-аар танаал бид нар чи явчих штэ. Тэгээ дараа жил үйл ажиллагаа явуулах боломжгүй болтол намайг насаа ичдэг. Нэгдүгээр асуудал, хоёрдугаар асуудал бид нар яг энэ сэдвээр ч тэр энэ төсөвдөр ч тэр нөгөө гинтийн тохиолдолд ингээд бас байнга орон дээр шийдээд аудитор шалгуулдаг нэг тийм орон зай үг нь авч үлдмээр байна төсөвдөр ч тэр. Сая ингээд сонсгол хийлээ шүү дээ. Тэгээ байнга орон дээр мөнгө байхгүй. Тэгээ ядаж аудитор тэр юу шинжээч аудитаас хүмүүс сонгоод шинжээч нь ажилуулчих хэмжээний тийм нэг жижигхэн төсөв. За ингээд төр ороо гэх юм бол бас нэг сэдв нэг асуудлын хүрээнд ягаад гэвэл чи бид нар эх жил юу болох юм мэдэхгүй. Энэ жил төсвийн гүйцэтгэл хэрэг явж байгааг нь мэдэхгүй. Тэгээд нэг асуудал гарч ирдэг. Тэгэл гинт одоо ингээд төр ороо хиймээрэн сонсгол хиймээрэн нэгэл дайрчдаг. Тийм гинтийн тохиолдолд нэг одоо чөлөөт сэдв буюу одоо юу гэдэг гинтийн юугаар нэг сэдв үүнтэй холбоотой нэг төсвийн орон зай хоёр бол аваад үлдчихмээр байгаа байхгүй. Тэгэхгүй бол тэгэл дараа жил мөнгө байхгүй, байнга орон дээр мөнгө байхгүй, тамгын газар дээр мөнгө байхгүй гэж явчихдаг. Хамгийн гол бид нар төр орооч нь сонсголч нь энэ чинь иргэдэд мэдэх эрхийг нь хангаж өгч байгаа байхгүй. Тэр мэдээллийг нь өгч байгаа байхгүй. Тэгээд тэр нь болохоор үндсэндээ сүүлдээ бол энэ чинь мөнгө байхгүй гэдгээр гацаанд орох ийм эрсдлүүд байгаад байгаа байхгүй. Тэгээд чи яалч одоо их хурлын харьяа байгуулга. Энэ бол засгийн газрын гүйцэтгэх талын харьяа байгуулга биш. Тэр бид нар сонсол дээрч тэр төр орон дээрч тэр энэ аудитыг бол дайчлаад явуулах боломжтой. Тэгээ магадгүй тэр талын орон зай одоо магна дараагаас энийг тодруулчмаар байна. Бид нар хууль эрхцэн тэгж боломжтой эсэх. За боломжтой юм бол тодорхой хэмжээнд одоо бид нар төсөвдөр чинь мөнгө тавиад өгье үйл одоо хэдийн хэмжээний мөнгө байвал болох юм. Тэрийг ингээд шийдээд явбал энэ зарчмын зөрүүтэй энэ гаргасан саналууд чи яаж өөрчлөгдөх үү гэдгийг тодруулчмаар. Магнас дарга. Гангой гишүүний асуултанд хариулъя. Үндэсний аудитын газар Магнас. За гишүүд түрүүн манай сэдвийг баталж өгсөн. Энэ бол нөгөө эрхчлэлийн бидний одоо яг ажил энийгээ хийгээд та бүхнийг одоо мэдээлэлээр хангаж ингэж явах үндсэн чиглэлээ хэрэгжүүлэхэд саяын өмнөх одоо хилцэх асуудал үе сэдв баталсан их чухал. За энэ дээр гишүүд нөгөө санал нэмээгүй учраас манайх зардлаа нэлээд тооцсон. Гэхдээ манай сул орон зай байхгүй байгаа. Ер нь бол нэг 20 хүртэл сул байгаад тэгээд нөгөө гинтийн түр хянан шалгах хороо сонсгол энэ төр дээр ажилдаг тэгээд сургадаг хөгжүүлдэг ийм юм хийдэг олон улсын жишгийн нөгөө зөвлөмжийн энэ байдаг. Тэгээд бид нэр одоохондоо тийм боломж байхгүй байгаа учраас энүүгээр нэлээд зүтгэж байгаа. Өнгөрсөн жилийн нөгөө тодтголоор манайх 9% хасагдаа 595 байсан оронтой 548 болсон. Тэгээ одоо бол бид нар яг л энэ хүрээндээ хизээ нэгэн цагт одоо 595 гэдэг төсвийн байнгын баталсан дээд хязгаар бол хэвээрээ байж байгаа. Тэр хүрээндээ бид нар ингээд явандаа ингээд явж байх гэж тооцоод бүх ажлаа шахаад нэлээ ачаалттай ажиллаж байгаа. Тэгээ энэ өнөөдрийн оруулж ирж байгаа төсөвдөр болохоор намар байнгын юу их хурл төр мэдээж яригдаж батлагдана. Энэ хүрээнд бол бид нар гол нь энэ 15% ядаж энэ нөгөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа хүмүүсийнхээ нэг 15%-ийн нэмэгдлийг нэгдүгürt ямар ч байсан нэг номертой бол бид нар тавьж авахгүй бол бүх төрлийн албаагч нэмэгдсэн манайх үлдсэн байж байгаа учраас нэгдүгürt энийг байнгын орны гишүүд нэг анхаарч өгөөч гэдэг асуудал тавьж байгаа. Хоёрдугаарт нь компьютер техник тоног төхөөрөмж одоо бид нар ажиллахад бол бас ингээд сүүлийн 2 жил нөгөө шинжил хийгээг учраас нэлээд муудаад байгаа учраас энэ дээр бид нар нэг жоохон хөрөнгө одоо ажлын албатай ярьж байгаад үлдээж байгаа. За бусад тэр том хөрөнгө оруулалтын асуудлыг бол өнөө маргааштай бол бид нар төвчгэд асуудал байхгүй гэж үзэж байгаа. За дээр нь шинжээчийн зардал одоо кибер аюулгүй байдлын асуудал гэж үзэхэд бид нар зайлшгүй энэ дээр шинжээч авах шаардлагатай болдог. За том сэдвүүдээр бид нар нарийн мэрэгжлийн шинжээч авч явдаг. Энэ зардал за тэгээд одоо тээвэр шатхуунтай холбоотой зардал гэсэн энэ хідэн гол үндсэн зардлууд юм шийдээд өгчөд бид нар ямар ч үсэн асуудлыг шийдээд яваад байх болцоотой гэж үзэж байгаа учраас байнгын орны ажлын алба шинжилгээний хэсэг дээр одоо тохирсон асуудлаар ингээ явчихад болох байхаа л гэсэн ийм л төсөөлтөй сууж байна. Гавь гişүү.
Миний бодлоор бол энэ хувийн хвшлэр гүйцэтгүүлэх үйлчилгээ гэдэг дээр нэг жоох орон зай өгөөд тэгээд энэ нэг удаагийн мөнгөнд итгэмж салин хөлс энэ төрийн хэмнэлтийн хуулинд байгаа автомашин компьютер эдгээр дээрээ бас яг орон зайнуудыг тавьж өгөөд явсан дэр хаа. Энэ бол одоо бид нар энэ төрийн өмчт компанич төр за одоо энэ засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой ямиг анхан шатны баримтын шалгалтанд л ганцхан төрийн аваад гэдэг шүү дээ. Тэгээ тэрүүгээр одоо үнэхээр энэ төр хууль зөрчиж байгаа юм уу зөрчөөгүй юм уу гэдэг шалгадаг байгууллага бид нар хамаг юм энэ одоо танаа ичгаар чинь дараад нэгээс үрдүн яаж нэх. Энэ бусдаар гүйцэтгүүлэх гэдэг нь хувийн хвшлэр гүйцэтгүүлэх гэдэг дээр нэг жоох орон зай олдвол одоо байнгын орооны одоо юу гэдэг нь даргатай ярилцж байгаа те төрийн аудит дээр ярилцаад тэр хяналтын сонсголч гэдэг юм төр орооч гэдэг юм тэр үед ашиглаад явах тиймэрхүү орон зай авч үлдэж болвол аваад үлчил уг сайн л байх юм. Үг хэллээ Батболд гişүү. Танаас одоо асуулт